За босноо. Бүгдээрээ бариад. За бариад. Барьцыг аваад өөрөөсөө асуугаад. За болоо явлаа. За явсаа. За явдаа шүү. За эрдэнэхүү явж эхэллээ. Амар сонголт тэр. Барь. Зүүн шиг хацаад. Уян цаглаа. Уян жоо мөсөж. За одоо эхэллээ шүү. Явна. За ахуул аймгаас орж байгаа. Тэр мэдж байгаа. Эрдэнэхүү. Одоо гоё явж шүү. Өөс хийнэ. Жигднэх болж ус хавар. Жижигхэн бүхстэй ус гоё юм. Том бүхстэй жигээ савруулаа. Зүгтээ. Нөгөө наа яг жоо амс хийж болно. Амраа. Хоёр татаа хүн өргөд байгаа юм шиг харагдав. Хоёр ийш гараарай. Манай эрдэнэхүү маань эрдэнэ дотоос ордож байгаа. Хүчтэн байгаа. Ачаа бол хөнгөн байна ач. За би Хамаг бол тэнцвэр. Гоё аймгаас орж байгаа Үржинбаатар. Гэрээ өрөөд маш өнхөн алхаж байна. Оо яг нэг юм дээр очив. Яг болж байгаа ч. Яг гоё яв. Тавьчих. За явдаа шүү. За явдаа. За Пүрэв дог Араан аймгаас орж байгаа Пүрэв дог маань Насан гэрээ өрөөд явж байна. За намар болцсон байна одоо. Туслангаасаа намарж яанда буух гад хүч дөнгөд маань гэрээ өргөөл хүчтэй алхаж байна. Зүүр ихтэй. Явчих дөө. Тинэлээ дөө. Буушдагч. Одоо энэ ороо бох юм шиг. Заавч. За ирээ. Залхалтай болоо. Хай. Энэ гэр надаас салхачлаа. Биш гэрээс салхасан гөлтэй. Урд нь гэр хөрөж үзсэн үү? Гэр хөргөж байгаагүй. Өөрөөсөө хөрөж байгаа. Тэгээ би ихтэй хүүхд байгаас ихлэ. Энэ дүүжинтэй ус ирнэ. Багаас авч өссөн тэгээ нуруунд дээр ачаад явах та. Сайн л та. За газар их огцон мууруудаа авчлаа тэгээ. Харин доорож байгаа хэрэглээ. Тэглээ. Зарим үед өгсөж авчлаа. Харин тэгээ. За. Үнэртнээс хүчрхэг ирсээрээ гайхагдж ирсэн монголчууд дэлхийн талыг дайлаар мордож хүчит ирсээрээ бахархаж байсан ард түмэн тэртех цагийн Монголын хүчдэрсийн удам тасраагүй өнөө хүртэл үргэлжиж байгаа. Монгол хүчтэн супер шоу 10 дугаар сарын 4-нд 17 цагаас асаа циркэд ганцхан удаа. Тэгээ мод орно гэдэг. Өөртөө зөрлөг тавь. Бадаа. Яач мод өгсөн шүү дээ. За. Модны төл танах Ахууч явах. За болгоо. Надад шөргөл. Өөрөө согсоо. Жаахан гайгүй байна гэхдээ салхитай болохоор ерөөсөө тэнцвэр алдагдаад. Халихаас нэг гэж нэ тий. Нөлөөч. Урд нь гэргүүч юу? Урд нь гэлүүгээрээ оорго манайх ч нэг машин дэрэг явдгүй асуудалтай газар өгөх. Тэгээд үйлчнээс туслан гарахад илүү хөрвөж харддаг. За наачуудад 5 антай гэр шүү дээ. Ямар шохон бэ? Заа. Тэнцвэр алдаад байсан. Далди тавьцсан аргагүй. За одоо. Маш их хийгөө наваараа. Аваа.
Тонгоо тэгээд буруу ороод. тэгээд. За одоо дээр тавиад. Саваад байна. Тонгоо болдог. Яаж oo суу. Тоош тонгоо юу. Өгсөө өнөө гэдэг. Аа зүг. Наач зүг. Нэг л хөдөөд яваад энэ. амар. Аяас явж. Ойрхон зөөлхөө асаад өксрийн одоо. Нэг буруу гэдэг. И хойно Эйгүү вэ. За хоолё. За. Бүгд өргөөч. Тэнцвэрнээс олдохгүй. Хоёр тийшээ ингээд хуваад байсан. Тэнцвэр болохгүй. Ив байгаад байгаа шүү тий. Ив байна. Тэгээ ер нь жоохон жижиг битээ хүн. Том өндөр юм шиг жоохон тохиогоод. Тэгээ тэнцвэр нь болж ингэж авах чүт. Хайргүй. За эхэллээ шүү. Яа наач. Одоо чигээр яваад. Юу шүү. Авч. Үрэн аймгаас оролцож байгаа. Амар заяа. Хүчтэн явж байна. За тэр арга өмдөх. Амра тонгоо. За. Аваараа байж. Салхины яагаад. Салхины өөдөөс өсч ингэж. Тэр үцээрээс болох. Талбай томтой болоо салхин төрний хэл юм. Яаж Өөрөө би чичиг болсон. Амар жоог юм жоод. Гэтэ зүгээр нөө хай. Тэгээд явсан хугацааг тайлбар. Хамгийн дээдлийн хүн Пүрэв давг 316 алхам. За хамгийн бага Болдбаатар 14 алхам явлаа. Ер нь бол янз бүрийн гадаргуу газар тийм ээ. Одоо Өксүр, одоо Өвс ихтэй, дэгэн донгонтой газар, Илстэй тийм газруудаар явлаа. Зарим нь салхины өөдөөс, салхины уруу явсан болгоч махан амжтай сайн явлаа. Жагтаа ажил сайн шинэ. Гайгүй бодлоо. Анхныхаа гэрээг л барьж үзэж байна. Үгүй амьдралтай юу? Амьдралтай. Үгүй яг жинхэнэ ястаа нийслэх юм бэ? Одоо энэ дээрээ одоо энэ одоо ингээ 3 дахь гэрнэ. Энд байрын дэс. Тий. Гэр ачаал ингэж үзчих юу? Үдчихсэн. Тэгээ тийм сайн биш ээ зөөр нэг туслах ажилчнаар л. Тэгээ бариад усахгүй. Ганцаар гэр барих уу? Чадахгүй. Одоо тэгвэл сайн хараад авмаар юм тий. Сая 2 гэр барьчлаа ш тэн дээрээ. Одоо дахиад нэгийг барь тий. Одоо дахиад тэнд нэг барьж байна. Эрдэнүүдээ жоохон гэр барих арга зааж өгсөн байгаа. Хамааг ямар ч аагүй болсон. Хормоо одоо гэртхийн гэж ярьсан тий. Тийм учраас гэр барих одоо багш нь болсон гэж хэлэхэд болно гэдэг. Манай Батөвшин их нэртэй л Байхгүй. дуртайгаар гэрт гарах уу? Харин бол санаа байгаа. Байранд орж ирсэн ч тий. Сайхан Монгол гэрээ бариад. Хаашаа чамаагүй нүгөө явж байгаа тий. Оо гэр өөр л да. Өөр явах уу? Өөр шүү дээ. Манай түрүү ямар хөө яах вэ? Манайх чи одоо миний хувьд гэх юм бол энэ багасаа дээр гэр хөлгөм нээш гээл шалаа суулгана гэдэг. Багасаа л гэртэх ноцолж ирсэн да. Ганцаар бол барьчихгүй гэрийг. Барьна. Багнаа явах уу? Нэг л барьчихсан байвал болчихж байгаа юм л да. Багнаа. Монгол ирсэн багнаа барьж чадсан ямар хөө. Хамгийн гоё зүйл тий. Яг гэрийнхээ модыг босгоод үзэх гоё шүү дээ. Аль дээрээ шидчих гоё шүү дээ. Үн дүлгөө хоёр тийш саваа. Анх дуртай гарахтаа гэрт гарч ирсэн. Гү гэрт гарч манай ах гарч ирсэн. Гарч ирсэн үү? Ахыгаараа атаарсан. 8 анта манай гэр аягүй том штэ уусаа юм тийш гэр ийм 5 ант манд биш. 8 анта 10 анта том гэрээд байхгүй. Андаа шигэж явах уу тий? Том гэртэй штэ баг тийш яа. Яа. Одоо энэ гэр одоо манай жижиг гэр штэ. Манай жижиг гэр. Нэр манайх аягүй том гэр штэ 10 анта манд. Ханаар өргөө шиг юм. Хоолноос өмнө өвч. Тэр өөрөө л нүч. Өөрхтэй гар нөхөр тэрэг тэмээнд их холоо нүдэх хөдөөний айлууд. Тэмээн жингийн суугаар явна штэ. Нөхөр тэргээр ачна. Нөхөрөнд зүүр нөхөр дээр ачаа явчихдаг штэ тэмээнд ачаал хөтлөөл явчихдаг. Урд нь гэр үү сайн барьж ирсэн үү? Гэр барьчихсан. Нутаг аанах үлээ. Өөр ханг гэж. Штэ чаа. Одоо үүр ангаа гэрнүүд бас санаа өөр үгүй.
Адилхан тийм. Хамааны яг адилхан. За энэ Хөдөө байсан л та. энэ ханыг яг уяг энэ яг ингэж зүү уяхгүй бол энэ одоо хан иргэдэг гэр одоо салхи малхинд одоо мөрий зүрийнх юм уу энэ тэнцвэртэй байдлаас ингэж сайн яг энэ зүү яг энэ уягаар уяхгүй бол энэ ханы яг энэ уяг болохгүй болдгоо байхгүй. Монголчууд ер нь энийгээ сайн уйцсан байхад гэрийн суурь чи одоо энэ шүү дээ одоо байшингаар ярих юм бол одоо байшны одоо доотлын одоо шав штэ энэ чи одоо тийм ээ тий хундаан бохгүй юу. Чаач гоо болтой. Оо, тоолтой. Хар багасаар хөдөөс чанд дуулж өслөө. Юу Хар багасаар хөдөө. Багалтад бол одоо нүүхэд хэр байна? Юу машинаар нүүж чинь үү тэмээгээр нүүдэх хэвээрээ юу? Бас нэг 2000-аас өмнөх онд би нэг 6 7 дугаар анги байх үед бол тэмээгээр нүүдгсэн байна. Тэгээд сүүлийн үед Солонгосын зэрэг мэрэгнүүд гарч ирээд юугаар нүүх. Гэтэ юугаар машинаар нүүх газар нь бол савар шүү дээ. Цагаан газар багтаа яг манай нутаг бол тэр нь уул Бартай ихтэй газар учраас тэмээгээр нүүх. Тэгээд тэр нь 5-аас дээш тэмээ ачна. Тэгэл тэмээтэй ачаач хазаах мазаах гэл тэмээ бол бас амьтан учраас чинь бас техник. арга шийдгийг дотор нь хүүхдэн өгсөн болчихсон. Тийм тэгэл би бол ихтэй мал авах дуулдаг байсан. Тэгээд сүүлдээ томроод ирэхээр тэгээд аамаа хөвтөд туслаад ачаачих тийм. Энэ манай тийш бол нүүр зүг ихт нүүнэлтэй одоо идэд бол өөр Шуур бол амар гоё. шуур шүү дээ. Тэр нь айл нүгээд очингууд салхи гардаг шнэ. Цагаан бүрээс авч шидээл. Ямар ч газар дийдэг шүү дээ. Тэгээд энэ гэр мэр барилгуу бас 2 3 жил болчихжээ. Өн эртнээс хүчрхэг ирсээрээ гайхагдж ирсэн монголчууд дэлхийн талыг дайлаар мордож хүчит ирсээрээ бахархаж байсан ард түмээг тэртех цагийн Монголын хүчдэрсийн удам тасраагүй өнөө хүртэл үргэлжиж байгаа. Монгол хүчтэн супер шоу 10 дугаар сарын 4-нд 17 цагаас асаа циркэд ганцхан удаа. За хүчтэнгүүд маань өнөөдөр одоо морин дэргэн дээр ачаад одоо 50 м газар одоо морин дээр нь тавиад тийшээ уралдахч байна. Цааны хувьд бол гэх юм бол мотоцикл маань 200 кг хэмжинтэй байгаа. Тэгээд гэрийн одоо бүхсэл зүйл байна л да энд одоо нийлээд бол ерөнхийдөө нэг тонн гарантай байх шиг байна. Та бүхний харж байгаа энэ байдлаар бол мотоцикл тавьсан байх доош ерөөсө хонхохгүй байгааз тийм болохоор ер нь бол нэлээд хүнд нэгтралтай мотоцикл гэдэг нь харж байгаа хаа. Тонн гарантай ачаал байх шиг байна да ерөнхийдөө. За эхний оролцогч маань Уранга аймгаас оролцогч Амар заяа. Хараа дээгүр гав. Дээгүр. за яг чи за дохоо. Та бараар хоошо давуулж уу амраа. За явлаа. За явж. Хүмээ. Өөд. Явж. Хаа бай. Хүмээ. Оо баяргуу. Оо юу хийж байгаа юм бэ? За өдөр сайн. Гүж. Марташ. Хаарцсан зүгч. Үржинбаатар 50 м хурд авах гэж байна. Одоо өөр нь үхэр тэрэг морь хэрэггүй болсон байна дөө манайхан. Юм хөвгцэн цагт бол одоо машин дэрэг байгаа юм шиг одоо хүчтэнгүүд маань яг тэрүүнтэй яг адилхан байна. Хамаагүй савх юм дарж өгөхгүй. За. Явах яга. Аш. Чүгч. Сабаа. Иглээ. Ооса. Надаа урд авч. Одоо хоёртой. За гуравтаа. За гараас өдөр хөмлөөлөө. Яг тийш тавтай гэдэг байна шүү. За тавтаа ус. Иргүү маань үхэж байна. Юу нэг мотор зүйлүүд юуны мотор ирдгүү? Аба. Баац. За баац маягийн машин явж игэлээ. Тавлаа.
За явлаа. Аас! Чу! Аас! Монгол нутагт хязгаанаас нааш бяр хүчээрээ олон дан гайхагдсан тэнхээ ихтэй хүмүүс олон байсан. Нутагт өөр өөрсдийн нэр алдранд орсгсон юм хүмүүс байсан. Тухайлх юм бол говийн одоо идэр дампил аврагч гэдэг юм уу. Урайн хаан жумаг гэдэг юм. Дөрөвдийн хожинч гэдэг юм уу. Даргангийн иш чин баврагч гэдэг юм уу. Ингээд газарт бол одоо бяр хүчээр ангах болсон ийм сайхан хүчтэй бяртай. Тэгээд ард олондоо мөнгө төшиг болж явдаг. Бяр чадлынхаа хүчээр бас ядуу зүдүү хүмүүс тусдын болж явдаг. Ийм одоо сайхан ирчүүд олон байжээ. Энд товчхон зохис дурдахад тэр дөрөвдийн хожин гэж 1700-аад оны дундуур алдартай асраг тэнхээтэй хүн. Дөрөв далай хааны нутаг одоогийн Увс өндөр хаан ангай зүгт байж л дээ. Тэр хожин бол